Худалдааны төр хэлцээртэй холбогдуулаад засгийн газрын зүгээс ажил хариуцсан сайдар маань хариуцлагатай ажиллаарай. Тэр дундаа энэ төрийн эрх барих дэд байгууллага болсон улсын их хурл гишүүдийн илсэн саналаар бол бас сайжруулах чиглэлээр бол ажиллаарай гэдэг бол би бас зарчмын асуудлыг хөндөж бас та бүхэнд хэлэх гэж байгаа. Тэгээ үндсэндээ Монгол улс бол бас парламентын засалтай улс орн. Төрийн эрх барих дэд байгууллагын төлөөлөлд болсон гишүүд бол бас тодорхой асуудлуудаар байр суурь хэлж байна. Үндсэндээ хөдөө аж ахуйн салбар болоод үндэсний хангамж, дотоодын үйлдвэрлэлийг хэрхэн хамгаалах вэ гэдэг асуудлууд дээр л бүгдөө санал зовж хэлж байгаа асуудал. Тэгэхээр энэ дээр та бүхэн манаас тэр нэр төрөл бараа бүтээгдэхүүн оруулж ирэх импортын асуудлууд дээр тодорхой хэмжээнд бууруулах, дотоодынхаа үйлдвэрлэлийг хамгаалах чиглэлүүдээр магадгүй тэр сүүс үн бүтээгдэхүүн тамхитай холбоотой асуудлууд гэдэг юм уу, нийгэм эдийн засаг, эрүүл мэндийг хамгаалах асуудлуудаар бол бас анхаарал хандуулж гишүүдийн ажиллагч байдлаар тавьсан саналуудыг бол бас анхаарч үзэх ёстой гэж харж байгаа шүү. Дотоодын аж ахуйн гэж байгууллагуудын хөдөлмөрийг үнгүүдүүлэх асуудал бол зарчмын үед бол байж болохгүй. Ард нь бол бид нар харилцсан ашигтайгаар манай экспорт нэмэгдэж, эргээд бол бараа бүтээгдэхүүн бол бас нэмэгдсэн байх, экспортын орлого нэмэгдсэн байхын асуудал бол гол суурь зарчмын асуудал гэж бол харж байгаа. Тэгээ гишүүд бол бас шүүмжлэлтэй хандж байгаа асуудлууд байгаа шүү. Та хэд анхаарч үзээрэй. Эзэдлийн үнэлгээ байхгүй гэдэг асуудлуудыг яриад байна. Хийсэн юм уу гэдэг асуудлууд байна. Хөндлөнгийн судалгаа хийсэн юм уу? Бусад өөр улс орнуудын туршлага хэрэгжлийг харсан юм уу? Яг харилцсан ашигтай байх асуудлуудаар буюу экспортод гарах бүтээгдэхүүнийхээ боломж олцоог нэмэгдүүлэлтээр бол анхаарч ажиллах ёстой гэж судлаад яриад байгаа. Тэгэхээр энэ дээр бол манай сайд нар засгийн газар бол бас анхааралтай хандаж ажиллаж өшөө илүү сайжруулах чиглэлээр бол ажиллаар. Энэ бол зөвхөн зөвшөлдсөх асуудал. Эргээд улсын их хурл дээр магадгүй хэрэг зөвшөлдсөх асуудал дэмжигдэх тохиолдолд улсын их хурлаар орж ирж энэ худалдааны төр хэлцээрийг сойрхон батлах, эзлэн батлуулах асуудал бол орж ирнэ. Тэгэхэд магадгүй гишүүд бол өмнөх хэлсэн асуудлуудаараа саналаараа бол ам асуух ийм нөхцөл байдал бол үүснэ. Сая энэ тарифаас гадна татвараас гадна бид бүхний хөндөд байгаа асуудал үндсэндээ бид бүхэн өөрсдийнхөө экспортын боломж олцоог нэмэгдүүлэхийн тулд тарифын бус хориг саадыг багасгах тал дээр худалдаа хөнгөлөлт дээр бол бид нар бас ажиллах ёстой. Бусад өөр нөгөө талтаа бас ярилцах ёстой, өөрчлөлт хэлцээрээ хийх ёстой. Бараа бүтээгдэхүүнүүдэд энэ хориг саадыг багасгах тал дээр бол бид нар бас өөрчилж яриа хэлцээнүүдийг боломжит худалдаа авагч нартай зах зээлтэй бол ярилцах ёстой байгаа. Магадгүй бид нар түндрэл үүсч магадгүй. Белорусын тэр үхрийн махтаа бид нар яаж өрсөлдөх үү гэдэг асуудлууд байна. Хоньныхоо махыг нийлүүлэх боломж олцоо байна уугүй гэдэг асуудлууд байна. Өөрсдөө гэрийнхэн даалгаврыг бас сайн хийх бэлтгэл ажлуудаа хангах асуудлууд байна. Үндсэндээ бид нар зөвхөн энэ Европ, энэ Төв Азийн улс орнууд руу ч биш, ер нь зүгээр бусад бүх улс руу урд төршөөгач гэсэн мах гаргая гэсэн. Үндсэндээ бид бүхний асуудал өөрсдийн дотоодын л асуудал байдаг. Өөрсдийнхөө гэрийн даалгаврыг хийдэггүй, ажиллаа хийдэггүй, бэлтгэл ажлаа хангадаггүй, стандартад нийцүүлэх талаар, хуулийг хэрэгжүүлэх талаар бол бид нар бас хөр мөнгө санхүүжилт болоод идэвх санаачил гаргадаггүй асуудал байгаа шүү. Мал махны гарал үүсэл баталгаажуулалт мөшгөх тогтолцоо, тухайн эрүүл ахуйн баталгаажуулалт, чанарын баталгаажуулалт болоод бүртгэлтэй холбоотой асуудлууд хамгийн хүндрэлтэй бид бүхний өөрсдийн томалтай байна. Бид нар өөрсдөө дүгнэлт хийх ашгүй шаардлага байгааг харж байгаа. Тэгэхээр энэ дээр бол та нар манаас анхаарч сайн ажиллаарай. Гишүүдийн хэлсэн санал бүрийг бол бас тэмдэглэж авч эргээд засгийн газар энэ дээр бас тайлбар, хариу нөгөө талтай ярилцаж сайжруулах чиглэлээр бол ажиллах ёстой гэсэн саналыг би бас байнгын орон даргын хувьд дүгнж хэлэх байна. За ингээд